За 1:30-аас эхлээд Монгол зөө үзээд өөрийн 4 цаг хүртэл үзлээ. Тэгээд Монголз маань хожигдлоо. Гэхдээ зүгээр тантагаар үзэсгэлэнд оролцоод эхний 7 хоногийг үзчихэд одоо EU руу явах гэж байна. За онгоц бол 8 цагт хөөрнө. Ингээд би 6 гэхэд очсон байх хэвээр. Одоо таксин суухгүй бол 50 км, манай буудлаас 50 км. За энэ бол одоо YouTube-ийн блог өдөр бүхнийхээ болж байгаа процессыг энэхүү блогод хуваалцсан. Ингээд дэм-дэмэндээ одоо бүгдээрээ YouTube үзцгээе. За энэ буудлын залуу маань одоо такси бэлдсэн байж байна да. Би нэг 4:30 гээд явах болов гэсэн чинь яг такси бэлдсэн байж шээ. За ингээ онгоцны буудлын руу явах нь дээ. Энэ их дэжгүй буудлаараа ингээд шууд автобусны зөксөлн буудлынхаа урдаа. Би Гуанжугийн нэг контампер руу Сэтгээр хаад тийяа 2 янаар автобустаа л очсон. За явцгаая. Онгоцны буудлын дээр уулзцгаая. Чи одоо 245 янаар гэж байна. Ирж байна да. Онгоцны буудлын дээр. Ордны замын мөнгө төгрөг нэмэгдээд юм болж байгаа ч үгүй. Манай Монгол мөнгөөр 125 мянган төгрөг гэсэн үг тийм ээ. За ингээд ерөнхийдөө бол автобусны буудлаар их чинь онгоцны буудлын дээр ирсэн. Тэгээд одоо онлайнаар билетээ бичүүлсэн байгаа. Билетээ авна да. Пуруу хаалган дээр буучжээ. T1 миний билет T2 юм ээ. Тийш юм шиг байна. Гэтэ яг цаг байгаа 2 цаг байна амжих байхаа. Ирсэн тулдаа амжлаа шүү. T2 автобусаар явж шүү. Өөрийн 6 цагт ийм их үнэтэй. Очролж байна. За ямар тач терминал 2 дээр ирсэн. Хэрвээ би Монголын тоглолтыг үзэж нойргүй ханаагүй байсан бол магадгүй онгоцноос хоцрох байсан байна. Нэгэнт унтаагүй учраас жоох эрт гараад ирсэн болсон байх шүү. Баярлалаа Монгол гэж. За ямар тач баг 7 цаг гэж яхад билетээ аваад одоо 258 дугаар хэсэг тийшээ очих гэж байна. Бигийн 258, 259 энэний дараа гэсэн. За тэгээд Ханжаа орно. Ханжаагаас цаашаа EU орно. Ер нь бол судалгааны ажил дээр нэлээд анхаарад Монголд ажлуудаа бол хариуцах хүмүүст нь хариуцуулаад ингээд явж байгаа. Бидний хамгийн гол даваа тал бол судалгаа шүү дээ. Энийг маш сайн хийя гэж бид нар бол одоо байгууллагуудаа тохирсон. Одоо 2 цаг яваад EU-д очноо. 2 цаг явна. Замын унаж утсан байна. Яг тэр бууд руугаа явж байна. Энэ дугаалга байд юм шүү дээ. Өөртөө үлждэг дугаалган газар байд юм байна. Зүг. За ийшээ. Орхон буудлаад гинэ. За буудлаа авч байна. За EU-д өдөд ирэхэд бол гой сэрүүхэн байна. Зам бол маш их халуун байдаг. За битээр одоо ирсэн зорилгоо биелүүлэхээр явж байна. Буудалд арчаануудаар үлдээсэн. За дэлхийн маш олон орны одоо бөөний зах шүү дээ эн чинь. EU-д байдаг. Бүх төрлийн бараа байгаа. Бүх төрлийн барааны бөөний зах. Эндээс бол юу олдно? За одоо гадаадын иргэн бол 300 мянган хүн байдаг гэж шүү. Тогтмол. Тэгээ туркууд маш их байдаг, африкууд их байдаг, энтгчүүд их байдаг. За орсууд их байдаг. За битээр шинэ жилийн бараануудаар явж байна. Ер нь бол одоо шинэ жилийн гацуур модны захиалга чинь 3 сараас эхэлдэг юм байна. Тэгээ үйлдвэр нь хийгээд тэгээ ер нь яг нөгөө 11 сард бол оргил ачааллын үе тэр үедээ бараг бүх жилийнхэн ашиг хийждэг гинэ. Энэ 10 найз маань бол бас шинэ жилийн гацуур модны дизайн гаргадаг ийм ажил хийдэг байсан EU хотод. Тэр нь EU-д нэлээд олон жил амьдэрсэн юм. Хаана юу гэдгийг бол маш сайн мэддэг юм залуу байгаа. За бид бол нөгөө Юнаны Күми хотын цэцгэн дээр хамтарсан. Тэрхүү цэцгийг бол одоо 10-ны найз бүсгүй удахгүй сүйд тавьж байгаа эхнэр нь найз бүсгүй нь
яг Көмийн хотод амьдардаг тийм тариалангийн талбаас нь цэцэг нийлүүлэх хэрэгтэй. Тийм бүсгүй байдаг. Тэр бол хариуцж хийсэн. Эхний хоёр цэцэг дээр ихтэй маш их алдагдлүүлээсэ. Тэгээ яванда болох байл гэдэгэл үзэж байна да. За энэ гацуурнууд бас за ямар та шивтээр харж байна, судалж байна. Одоо энэ чинь Америк энтер Европ руу гарахад бараг 2 сар болдог гэж байна. Тэгээд одоо үйлдвэрлэхэд бас нэг 2-3 сар болно шүү дээ. Маш их хэмжээ тоош ирэхийг. Тийм учраас одоо аль эрт захиалга авчдах юм байна. 3 сараас эхэлдэг гэдэг нь бол ортой юм байна. За ингээ бүх төрлийн шинэ жилийн чимэглэл байна да. За ер нь бол яг ийм 5 том худалдааны зах байгаа. Одоо бол бит хоёр дээр нь явж байна. За энэгээр бол одоо дандаа цүнх төрөвч гих мэтлэн зүйлүүд бол их байна. Гол нь энэ зах нь ийм төрөлцсөн учраас маш гоё. За энэ даавын тор байж шүү дээ. Үзэхэд их амар. За эндээс чинь л одоо ер нь дэлхийн маш олон хүмүүс чинь бараа материал авж байгаа. За ялангуяа ийм 8 хийдэг хүмүүс бол эндээс авдаг болсон. Сүүлийн үед монголчууд бол 90 гэхээсээ илүүтэй шууд өөртөө ив рүү явдаг болсон. Гэхдээ бас сайн найдвартай хүмүүстэй холбогдож явахгүй бол мэдээж хөлөгтүүлсээр байна. Тэр бол байдаг үзэгдэл тийм ээ. За тэгээ ямар тач ирсэн өдрөө нэлээ явлаа шүү. За энэ бол хөөрхөн чанартай юм байна. Манай хүүч одоо 2 гарантай байхгүй юу? Тэгээд одоо хөлд орж байгаа болон хөлд ороод удаагүй хүүхдүүдэд энэ их зүгээр санагдаад байдгийг. Өрөн хүү машин их дуртай. Тэгээд зуны цагт бол нөгөө агаар салхин гарангаа ингээд машин удирдлагатай машин энэ төр унуулцдаг байхгүй юу? За тэгэнгүүт одоо бол өөрөө зайлвал гэр дотроо ингээд гүүгээл хийх юм болдохгүй одоо утас нөгөө зурагтал үзээд ах шиг байна. Тэгэхээр хүүдээ нэг иймэрхүү юм авъя гэсэн. Би иймэрхүү юм авъя гэхээр энэ жоохон юм нэг болох санагдаад байгаа. Тэгээд одоо энийг эргүүлээд наашааш нь болгоод ингээд суухад хүртэл ингээд жоохон юм зузаан тий. Энэ болохоор ингээд нэг гой дуу унж байгаа юм шиг бас цэвэрхэн. Тэгээд эдгээр чинь гол нь ингээд энийг унж явж байгаад очиж юм мөрөх байхгүй юу? Мөрөх учраас жоохон чанартай байсан дээр. Энэ бол мөргөө зүргөө ингээд хагарч магарчих юм бол бас тэсгүй байж магадгүй гэж бодоод. Тэгээ одоо эднэрээс харж байгаад одоо ийм удирдлагатай сууж болж байна л да. Одоохондоо манай хүү чи ингээд гიშгээд өөрөө жолоодож бол мэдэхгүй байгаад байгаа. Тэгэхээр ямар тач нэг иймэрхүү юм авд юм уу гэд. Тэгээ би ийвд ирсэн байгаа. Гол нь энийг авахын тулд дороо хамгийн багадаа 50 ширхгийг авна гинэ. Тэгэхээр надтай адилхан бас хүүтэй охиндоо тэгээ иймэрхүү юм сонирхож байгаа одоо аав ээж байх юм бол энэ жишээл бол арай жижиг нь одоо 59 ион. За энэ арай жоохон том нь 69 ион гэж байна. Тэгээ та бүхэн өөрсдөө карго хөдлөлд манай группийн гишүүд авах боломжтой. 50 ширхэг захиалга бүрдүүлж чадах юм бол эндээс авах юм байна л да. Тэгээ би нэгэн энэнгөөс судалж агаад гүйдэ авж байгаа учраас хамгийн чанартай гайгүй эдлгээтэйг нь л бодож авж байгаа. Зя буудалд ярьсан байдаг юм аа. Одоо ингээд эртхэн амар идэ. Өнөөдөр бол өглөө үүрээр онгоцсон суугаал тэгэл онгоцны буудлаар ороод онгоцсондоо суугаад явсаар агаал өдөр ирээл гадуур явсаар агаал юмнуудаа үзэл ингээд одоо жоо ядарж байна. Өнөөдөр эртхэн амар нь. За маргааш гацуурны үйлдвэр тий. Гацуурны үйлдвэр дээр очно. За анхны влог дэмжээрэй. YouTube пост дээр subscribe дараарай. Баярлалаа. Дэм.